За одоо бүгдээрээ Topic Guide сайтнаас хамгийн сүүлд тавигдсан тест буюу 102 дахь тестийн уншихын эхний хэсгийг яаж ялцгаая. За эхний хэсэг дээр яаж ажиллаж байгаа тактикийн сайн хараад дээрэс нь бас холбоо үгийн сайн бичиж аваарай. За мөн дундуур нь хандсны үг зааж өгнө. Тэр нь хамгийн чухал шүү. Тэгэхээр тест болгоныг одоо ажиллах аргын зураг аваарай. За эхэлцгээе. За дүрмтэй тестийг болохоор солонгосоор уншаад монголоор утгачлж орчуулад тэгээд тухайн дүрмээ орлуулад яваад байна гэсэн үг. За жишээлх юм бол 이 돈내로 이사를 1년 됐다. За энэ тосгон руу нүүгээд гэж юм тийм ээ. 1 жил боллоо. За араасаа хугацаа авчих юм бол нүүснээс хойш нүүгээд гэдэг дүрм орж ирнэ. За унжи нүүснээс хойш заавал араасаа хугацаа орох ёстой. Улдээ нүүх үедээ гэж юм тийм ээ. Уугоона нүүж ирэх юм уу? За уудаага нүүж ирж байгаад ингээд дөрвөлнг нь орчуулах хэрэгтэй. Ерөөдөө бол ингээд шууд мэдчихвэл хугацаа орд ингээд унжигаа шууд хийчих болно гэсэн үг. Гэхдээ энийг зайгтай биччихэж л заавал араасаа хугацаа авах шүү. Хэрвээ зайгүй бичих юм бол хугацаа авахгүй гэсэн үг. Өөр дүрм болоо явчихна. За тэгэхээр нэг дахь хариултын нэгэн зүг байна. Энэ тосгон руу нүүрснээс хойш 1 жил болсон гэж байна. За бусад дүрмүүдийг яагаад орчуулж өгöd байгаа гэхээр дараагийн тестэн дээр гарах учраас. За дараагийнх нь орчуулъя. 가을이 되면서 나무잎 색이 점점 붉게. За намар болонгоо модны навчны өнгө гэж байна тийм ээ. Улаанаар гэж. За тэгвэл улаанаар өөрчлөгдсөөр байна. Өөрчлөгдөх шахлаа. Өөрчлөгдсөн дүр эсгсэн. Өөрчлөгдвөл болно. За тэгвэл ингээд шууд өөрчлөгдсөөр байна буюу хугацааг илэрхийлж одоо ингээд үргэлжлэх хугацаа. Удаан үргэлжлэх үйл явцыг илэрхийлсэн дүрм нь болохоор ёхэг хада гэдэг дүрм байна. Тэгэхээр энэ өнгө нь улаанаар өөрчлөгдсөөр байна буюу нэгэн зөв. Өөрчлөгдөх шахлаа гэхээр энэ болохоор за бусад дүрмийг бичиж аваарай. 1번 хада гэдэг нь болохоор хариугүй тэх шахлаа. Гэхдээ ариж тэгчээгүй үед. Жишээлх юм бол одоо нэг зүгэлбон хийсэн хөх шахлаа гэдэг ч юм уу тиймэрхүү юм дээр. За ön 척 хада нь болохоор царайлах дүр эсгэх. Жишээлх юм бол мэдгүй царайлах гэвэл мөрөнэн 척 해. Мөрөнэн 척 하지 마 гэдэг шүү дээ. Мэдгүй битгий дүр эсгэдэг гэсэн үг. За дүр эсгэх гэж зэрлээрээ 편하면 된다. өөрчлөгдвөл болно. Тэгэхээр улаанаар өөрчлөгдсөөр байна буюу дахиад 2-ын 1 зөв. За дараагийнх нь заажил дүрмээ олъё. 밑줄 부분과 의미가 가장 비슷한 것을 고르십시오 гэж. 자, 지금 출발하지 않으면 약속 시간에 늦을지도 모른다. 늦을지도 모른다. За одоо хөдлөхгүй бол за яг ярьж байгаа үед бол ингээд шууд сүүлийн хэсгийг нас орчуулж болно. Ер нь бол 늦을지도 모른다 гэхээр хоцорч магадгүй гэж байна. Тэгэхээр 일지도 모르다 гэдэг дүрм нь болохоор тэгчж магадгүй. Тэгээд энийг зарим мэдхгүй хүмүүс болохоор мэдхгүй гэж орчуулад байдаг шүү. Тийм биш. За одоо хөдлөхгүй бол болцсон цагаасаа хоцорч магадгүй гэж. За шууд орчуулад явъя. хоцорж байгаа гэсэн үг хоцорсон ч болно, хоцрох учиргүй, хоцорч болно. хоцорч болно. Тэгэхээр таамаг жүчиг буюу таамаг илэрхийлж байгаа дүрм нь болохоор нийжил 수도 있다. хоцорч болно юм байна. За 3-ын 4. За эхнийх нь энийг бичиж аваарай. Үйл өгөн дээр нинсэмида гэж орох юм бол гэсэн үг гэсэн утгатай. Одоо жишээ нь би ингээд топикто 149 оноо авсан учраас бараг ингээд 4 авсан гэсэн үг гэдэг ч юм уу. Уул нь 150-аар 4 авна шүү дээ. Тэгэхээр 149점을 땄으니까 거의 4킵에 합격한 셈이에요 гэж ярьж болно. Ер нь бол одоо бараг солонгос хүн гэсэн үг мөг гэдэг ч юм уу тиймэрхүү юм дээр хэлдэг. За тэгж болно ингэж болно болохоор хораг буюу зөвшөөрлөөр хэлдэг. За 1리가 없다 гэдэг дүр нь бас л үйл өгөн дээр шүү. Тих учиргүй. Жишээ нь хуурах учиргүй гэвэл сүгэл리가 없다. За энэ дэр шинэ үгээ бичиж аваарай. Дүрмээ одоо ингээд дэлгэрэнгүй тайлбарлаад нэмэлтээр бас шинэ үг хэлж өгч байгаа шүү. Тэгэхээр тэр үгүүдийг бичиж аваарай. За сүгэл리가 없다. Ингэх юм бол хуурах учиргүй гэж байна. За өөр чинь урах тэр надаас урах учиргүй гэвэл 패션 할 리가 없다 гэж хэлдэг. За эдгээр үгүүдийг бичиж аваарай. За хуурахыг ингэж бичнэ. 속이다. энэ дээр 속일 리가 없다. Ингэх юм бол хуурах учиргүй. За тэгээд тэнцэхгүй байх учиргүй гэвэл
бүр 합격할 리가 없다. 야가 비 маш сайн бэлдсэн учраас 준비 잘 했으니까 бүр 합격할 리가 없어요. сайн бэлдсэн учраас тэнцэхгүй байх учиргүй. Ингэж ярьж бас бол. Бичгэн дээр ч хэлж хэрэглэгдэн, ярин дээр ч хэрэглэгдэн. За өөр чи 패션할 리가 없어요 гэвэл уруух учиргүй. За тэгэхээр энэ нэмэлтээр тайлбарлаад байгаа дүрмүүдийг сайн бичиж аваарай. Ягаад гэвэл дараа нь дахиад давтах тайл ороод ирнэ. За дараагийнх нь тэгчиж болно, ингэчиж болно. Энэ ерөнхийдөө тэгчиж болно, тэггүй ээжиж болно гэсэн утгаар. Жишээ нь нөгөө бэртэж болно, эсвэл осол гарчиж болно тиймэрхүү юмнэр 사고가 날 수도 있어요 гэж ярьдаг. Тэгэхээр та хэд маань 일수 있어요, 일수도 있어요 хоёр шал өөр юм байна гэж ойлгоорой зэ. 일수 있어요 болохоор тэгж чадна. Тэгвэл 일수도 있다 болох юм бол тэгчиж болно, тэггүй ч гэж болно. Таамгийн дүрм болчтой шүү. За дараах нь одоо ингэж эхний 4 тест чинь дөрвөнтэй тест байж тээ. Тэгэхээр та топхийн нэг 150 орчим дүрмийг үзчих юм бол энийг сайн чаддаг болчихно. 자, 전문가들의 예상한 대로 농산물 가격이 떨어지고 있다. 자, мэргэжлэнүүдийн таамагласны дагуу гэж. За, 대로 гэдэг дүрм чинь дагуу гэсэн дүрм. Нэр үгэн дээр шууд залгачна. Гэхдээ зай авахгүй. Жишээлбэл 순서대로 줄을 서세요 гэлдэх юм бол нөгөө дарааллын дагуу үйлчлүүлээрэ гэж байгаа юм тийм ээ. очирч зогсоорой гэсэн үг. За, ингэж бичдэг шүү. 순서대로 줄을 서세요. гэх юм бол дарааллын дагуу очиртоо зогсоорой гэсэн үг. Нэр үгэн дээр шууд залгачтай юм гэж эцгээжлэн. Харин үйл үгэн дээр болохоор 은 대로 зайтай. За. За, таамагласны дагуу тариалангийн үн буурж ийн, 떨어지고 있다. За, тэгэхээр энэ 예상한 대로тэй холбоотой дүрм болох нь. За би ингээд дүрм болгоны дэлгэрэнгүй тайлбарж болохоор жоо удаа хийж байгаа шүү. За 예상한 탓에 гэх юм бол таамагласны гайгаар гэж. Тасэ гэдэг чинь гайгаар гэсэн үг. Гэтэ ер нь солонгос хэлний дүрмүүд цээжлэхэд амархан шүү. Ягаад гэвэл үг шиг орчуулчихна. Тад гэхээр ингээд тойлогчгон дээр харах юм бол гай гэж гараад ирнэ. За тэгэхээр таамагласны гайгаар 예상하는 동안 таамагласан хугацаанд 예상하기만 하면 таамаглах юм бол гэж орчуулна. 예상한 것과 같이 таамагласантай адил гэж орж байна. За тэгэхээр таамагласны дагуу үн буурж ийн гэхээр таамагласантай адилаар үн буурж байна. Таамагласан шиг гэж бас орчуулж байна. 와과 같이 чинь нэг бол тай хамт гэж орчуулдаг, нэг бол тэрнтэй адил гэж бас орчуулдаг шүү. За одоо 5-8 дахь тестийг яаж хийх вэ гэхээр одоо энэ 102 дахь тестийг хийсэн бол дараа нь та хэд ингээл 96 дахь топик, 91 дахь топик гэл ингээл доош нь хийгээд яваад байгаа. Хамгийн гол нь эндээс яаж хийж байгааг сураарай. Одоо би жишээ нь ингээд тактикийн хийнгээ зааж өгөх байхгүй. 5-8 дахь тестэн дээр 주어 буюу гол үг нь бол 주어 гол үг нь болно шүү. За жишээ нь одоо ингээд уух гэдэг үг байвал тэн дээр juice юм уу, сүү юм уу тиймэрхүү юм байгаа шүү дээ, тий. Тэр шиг. За уншаад үзье. 걸을 때 발이 편하게 가볍고 디자인도 이뻐요. 디자인도 이뻐요. За алхах үедээ гэж байна тийм ээ. 걷다 гэдэг үг нь д нийлүүлсэн байна. алхах үедээ хөл эвтэйхэн. Тэгэнгүүтээ хөнгөн дизайн нь хөөрхөн. 이뻐요. За 구두, гутал, 우산, 전투, 자전거, 도구, 선풍기, 센스. За тэгэхээр алхах нь хөнгөн эвтэйхэн гэсэн юм чинь усал гутал. Тэгэхээр ядаж гол үгүүдээ ингээд өгүүлрийг ойлгохгүйсэн ч гэсэндээ алхахыг ойлгоод, эвтэйхнийг ойлгоод, хөнгөнийг ойлгосон багтал бол. 자, 6. 더러워진 옷을 새 옷처럼 두꺼운 이불도 맡겨주세요. 뜨겁다. зузаан. За энэ үгийг бичиж аваарай. Б-ийн дүрмээр Б-ийн үг болж хуурсан байна тийм ээ. 더러워지다. За та хэд биш ингээд хоёр үг бичиж аваад ах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр энэ үндсэн үг нь торов다. Бохир. Тэгвэл 더러워지다. 어지다 залгачаараа тийм болох гэд үйл үг болгож байгаа. Тэгэхээр тэмдэг нэрээс үйл үг болгож байна гэсэн үг. 더럽다, 더러워지다. Яагаад энэ хоёрыг ингээд тус тусад нь хэлээд байна гэхээр 52-ийн нөхөх тест хийж хахад 더럽다, 더러워지다가 ялгажиж сайн хийдэг байхгүй юу? За, бохирцоо хувцсыг шинэ хувцс шиг зузаан хөнжилч гэсэндээ манайд даатгаарай гэж байна. Маткёжүсэй гэдэг нь ер нь бол даатгаарай өгөөрэй, манайд ингээд өгөөрэй л гэсэн үг. За, тэгэхээр энэ банк уу, зах уу, хийм цэвэрлэгээ юу, тавилгын дэлгүүр үү? 가구점 болохоор тавилгын дэлгүүр.
Кагу гэдэг нь бас хоёр утгатай шүү. Үүрх айл гэсэн үг, бас тавилга гэсэн үг. Яагаад би ингэж хоёр утгыг хэлээд байна вэ гэхээр хэрвээ та таяо их мэдчих юм бол уншихын тестүүдийг сайн ойлгодог болно. Хэрвээ таяо бага мэдэх юм бол буруу ойлгоо явчихдаг. За тэгэхээр даатахаараа өгөөрэй гэж юм чинь сета гэсэн үг байхгүй юу? Өгөөд буцаагаад авах юм чинь хим цэвэрлэгийн газар. За 7 дээр 달리기 지금 바로 시작하세요. 활기찬 내일이 기다립니다. За 달리다 гэдэг чинь гүйх тавхих гэх хоёр янз. За тэгээд одоо шууд эхлээрэй гэж юм тийм ээ. 바로 гэдэг нь шууд гэж орчуулж болно, бол гэж орчуулж болно. За 활기차다. Энийг та хэд мэдэхгүй бол зүгээр л одоо ингээд хэрвээ топ унших дээр ингээд би мэдэхгүйгүй байвал маргааш хүлээж ингээд уншчиход болно. Ерөнхийдөө энийг заавал мэдчих албагүй. Гэхдээ энэ үг юу гэсэн үг вэ гэхээр чада гэдэг чинь дүүрэн. Тэгмүүд 활기차다 гэвэл эрч хүч дүүрэн гэж байна. Эрч хүч дүүрэн маргааш таныг хүлээж байна. Хамгийн гол нь тэр гүүхээ ойлгох хэрэгтэй эрч хүч дүүрэнгээ. За эрч хүч дүүрэн гэдэг үг мэдэхгүй бол ядаж маргааш таныг хүлээж байна. Гүүх гэдэг үг гарлаа. За тэгвэл тог хэмнэлт мөн үү? Чонги чоряг. Энэ дахиад ороод ирдэг. Ер нь энэ 7, 8, 9 дугаар тестэн дээр байгаа өгнүүд дахиад тавтагдаалыг хариултан дээр нь ороод ирдэг. Чонги чорягийг мэдэхгүй бол дараа нь 7 дугаар тестийг хийж чадахгүй нь шүү дээ. За 건강 관리. Эрүүл мэндээ арчилж тордно. Эрүүл мэндээ санаа тавина. 관리 гэвэл ер нь бол арчилж тордох, удирдлага гэдэг олон утгатай шүү. Жишээ нь 피부 관리 гэвэл арьс арчлах. За 생활 예절. Амьдралын ёс суртахуун. За энэ дээр болохоор ингээд хүнтэй мэдлэх хэрэгтэй, тий? Ахмад хүний хүндлэх хэрэгтэй, тиймэрхүү юмнууд ордог. За 환경 보호 гэвэл жишээ нь нэг гал төмрөөс сэргийлээ, тиймэрхүү юм орж ирдэг. Тэгэхээр ер нь ингээд 7, 8, 6 эднэрийн үгнүүд байнга тавтагддаг шүү. За энэ юу вэ? Гүүн гэсэн үг орсон, эрч хүч дүүрэн гэдэг үг орсон. Тэгэхээр чи эрүүл мэнд байхгүй. За эрч хүч дүүрэн цэжилж аваа шүү. 활기차다. 차단 단가라 дүүрэн. 자, 자샤. 공용 날짜 인원을 선택하고 다음 버튼을 누르세요. 원하는 좌석을 선택한 후 결제하세요. 자, тоглолтын өдөр гэж байна тийм ээ. 인원 гэдэг нь хүний тоо. 인 гэдэг нь хүнийг илэрхийлж байгаа тийм ээ. дараа тавшлуур дараарай. Хүний тоогоо сонгосныхоо дараа тавшлуур дараарай. 버튼 누르세요. За хүссэн суудлаа сонгосны дараа 결제하세요. 결제하다 гэдэг нь энэ онлайнаар ингээд шилжүүлэг хийгээд тооцоогоо хийх дээр 결제하다 гэж яриад байдаг байхгүй. За шууд ингээд газар дээр нь өөрийн биеэр тооцоо хийж байгаа бол 계산하다 гэж үг хэрэгжилж болно. За урьдчилан худалдаж авах арга, hinsaasuge үйл ажиллагааны танилцуулга, 등록 문의 бүртгүүлэх талаар асууж лавлах зүйл. За энэ 문의 하다 гэдэг үг нь ерөөхдөө 물어보다тай адилхан шүү заяа. Тэгээд энэ 문의 하다 문의 гэдэг үг орсон бол дээдлийнхээ үндсэн зурган дээрээ утас юм уу 홈페이지 бичсэн байдаг шүү. За 교환 순서 солиулах дараалал гэж. Тэгэхээр эхлээд төвчлөөрөө дараарай, суудлаа сонгоорой, тооцоогоо хийгээрэй гэсэн юм чинь яалтчгүй худалдаж авах, урьдчилаад худалдаж авах арга нь байхгүй. За 9 10 яаж хийдэг тактикийн зааж өгье. Энэ бол зүгээр график юм уу гэм жижигхэн зураг гараад ирэн заяа. Тэгвэл шууд хариулт руу очино. Шууд хариултаас дээш нь тулгаад уншчихаар би энийг 10 секундын дотор хийж болдог байхгүй юу? Хэрвээ жишээ нь 1-р хариулт зүг байвал би энэ дээр бараг 5 секунд зарцуулна. Бүгдийг нь уншвал би дараа шим 1 минут зарцуулна шүү дээ. Тэгэхээр цагаан хэмнэж байгаа. Тэр цаг чи ер нь бол бараг зарим хүмүүс ингээд 70 минутанда бүгдийг нь уншиж амждаггүй шүү дээ. Тэгэхээр ер нь цаг амар чухал шүү заяа. Гэхдээ чухал гээд хурдан хальт мэлт уншаад иж бас болохгүй. За 본사 활동 2달 동안 하게 된다. За өнөө сайн дурын ажил 2 сар явагдана. За хугацаа нь 11 сар 10-наас 20 гэхээр 2 сар биш вэ. Энэ дээрээ та ингээд цаасан дээрээ X тавьчаарай заяа. Тэгэх юм бол алддаггүй гэсэн үг. 아이들에게 책을 읽어주는 본사자를 찾고 있다. За хүүхдэд ном уншиж өгөх сайн дурын ажилтныг хайж байна. За гарчиг нь харчий. Зургийн ном уншиж өгөх сайн дурын ажилтан элсүүлж авна. Өө зөв. Мужип гэдэг чинь чадтаатай адилхан юм байна. Тэгэхээр мужип хадаа нь элсүүлж авна, чадтаа чи хайна. Нэг л үгийн солисон байна шүү дээ. Тэгэхээр шууд 2 зөв. Тэгэхээр би одоо дахиад нэг 10 секунд хэмнэж байна. Ягаад бол би 3 4-ийг уншихгүй шууд 10 руу орно. Ягаад бол би энэ 2 дугаар хариултан дээр 100% итгэлтэй. За цаашаа 10 дээр бас дээдлийг унших шаардлага байхгүй. уншаад нэг 5 секунд алдах хэрэггүй гэсэн үг. 자, 회사의 규모가 중요하다고 응답한 비율이 가장 낮다. 자, 간판이 차르훌의 хамгийн чухал гэж хариулсан хувь нь хамгийн доогуур. За, харъя. Хамгийн доогуур хувийг харч, шуутааг нь харч. Кита. Бусад гэдэг нь 2% шүү дээ, энэ биш байна. За, энэ 규모 гэдэг үгийг зөвлөж шүү. Цар хүрээ. Багтаамж гэсэн үг. Одоо жишээ нь энэ дээр бас хандсны үг болохоор дэлгэрүүлээ тайлбарлах юм бол
TQ мүү гэвэл том багтаамжтай, SOQ мүү гэвэл бага багтаамжтай гэсэн үг. Ер нь T-ийн томыг илэрхийлж байгаа шүү дээ. Тэнгүүд чинь одоо TQ мүү гэж ярьж байвал ихэвчлэн одоо ингээл 100 хүн, 200 хүн орохоор тэгвэл SOQ мүү гэвэл нэг 5-10 хүн орохоор гэсэн утгатай шүү. За, 가격을 중요하게 생각하는 사람이 전체의 반을 넘는다. За, үнийг чухалчилж бодож байгаа хүмүүс нийтийн талыг давж байна. За, энэ сүүлийн энэ 3 үг хамгийн чухал шүү. За, 정체의 반을 넘다г цээжилчих юм бол хэдүүлээ тэртээ дэргүү 3 график бичиж 3 4 дугаар төвшин аав штэ. Тэгэхээр тэн дээр би нийтийн талыг давлаа гэдэг үгийг биш штэ. Ямар тохиолдол хэрэглэх вэ гэхээр 50-аас дээш хувь дээр. Яг л энэ бөөрөнхий чинь ингээд 100% гэж үнэлж байгаа штэ. Тэгэхээр 51%тэй, 55%тэй, 60%тэй байвал шууд ингээд 전체의 반을 넘다 гэдэг илэрхийлэлээ өнгөрсөн цаг дээр биччихвэл та өндөр оноо аавна гэсэн үг. жишээлх юм бол 51%로 정체의 반을 넘었다. тэгвэл 51%-аар нийтийн талыг давлаа гэхээр өндөр оноо авдаг байхгүй тэгж бичвэл. За, графикийн чухал үг 10 дээр гардаг байх нь шүү. За, тэгэхээр яг нь нийтийн талыг даваагүй байна. 48-нд даваагүй гэсэн үг. За, цаашаа ийм хүүгий гэдэг нь шүү дээ. Хэрэглэсний дараах сэтгэлдээ бичгийг хэлдэг. Ер нь сэтгэл гэдэг үг солонгос хэл дээр олон янз байгаа шүү заяа. За, одоо би монгол солонгос хэлний ялгааг хэлж өгье. За, хэрэглэсний дараах сэтгэл нь бүтээгдэхүүний танилцуулгын олон янз шинжээс илүү чухал гэдэг хариулт 2 дахин их байна. 2배 이상 많다 гэж шүү дээ. За, тэгвэл хэрэглэснээс дараах сэтгэлийн харъя 9 байна. Тэнгүүд бүтээгдэхүүний олон янз шинж нь 25 байна. Тэгэхээр 2 дахин их биш байна. За, сүүлийнх нь аяллийн бүтээгдэхүүн сампум ер нь бүтээгдэхүүн ч хийж болно, хөтөлбөрч хийж болно. 2 янзаар бичиж аваарай. Одоо энэ хэлж өгч байгаа үгүүдийг бичиж аваад авах юм бол дараагийн тестэн дээр арай гайгүй болно шүү заяа. Гэхдээ л та хэд ерөнхийдөө одоо анхудаа тест ажиллаж байгаа бол эхний 5 тест ер нь хэцүү байдэн шүү. Би одоо ингэ үг мэдэхгүй байгаа болохоор би юу ч ойлгохгүй байна гэж бодоод ингэ шантарчих гээд байдэн шүү. За, тэгж болохгүй. За, аяллийн хөтөлбөрийн олон янзын шинжээс илүү компани цар хүрээ чухал гэж бодож байгаа хүмүүс илүү бага байна. За, харъя. Компани цар хүрийн 16, аяллийн олон янзын шинж нь 25. Тэгэхээр бага байна гэдэг чинь зөв байна. 4 дугуулах. За, би энэ дээр сая монгол солонгос хэлний ялгааг тайлбарлаж өгье гэж хэлсэн шүү дээ, тий. За, одоо хараарай. 소감, 후기, 댓글, орчин 감상. За, тэгэнгүүтээ 감상문 гэж бас байдаг. За, эднийг юу хэлээд байна вэ гэхээр шүү дээ. Сэтгэлийг хэлж байгаа. Тэгсэн чинь монгол хэлэн дээр одоо ингээд ном уншсан сэтгэл ч юм уу те эсвэл нэг одоо ингээд энэ киног үзсэн сэтгэл ингээд ярьж байгаа бол те эсвэл би ингээд фэйсбુક дээр сэтгэл үлдээж байгаа бол бүгдээрээ сэтгэл гэдэг ганцхан үг байдаг штэ. Тэгсэн чинь солонгос хэл дээр тийм биш. Тэгэхээр энэ ялгааг цээжилж хэдүүлээ дөрөвс дэш төвшин аавна гэсэн үг. За, жишээ нь сугам гэдэг нь тухайн үед тухайн ингээд момент буюу тухайн мөчөд ингээд төрж байгаа сэтгэл. Жишээ нь ингээд за Монгол анхудаа урж байгаа хүн байлаа гэж бодъё тийм ээ. Би онгоцны бодол дээр ярьслага авч ялаа гэж бодъё. Тэгвэл 몽골에 오신 소감이 어떠셨는지 말씀해 주시겠어요? гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр тэн дээр юу гэж нэ гэхээр Монгол ирсэн сэтгэлдээ та хэлж өгч болгосон болов уу гэж байгаа. Та Монгол ирсэн сэтгэлээ хэлнэ үү? Анхны сэтгэлээ хэлнэ үү гэсэн үг. Гэхдээ за байж байгаа. Анхны сэтгэл гэвэл бас өөр болчихноо. Тэгэхээр ингээд солонгос хэл дээр ингээд сэтгэлийг аюул олон янзаар хэлж байгаа гэд ингээд бүгдийг ингээд нэг дор ингээд бичингүүтэй ялгаануудыг ойлгочих. Тэгэх юм бол би монгол солонгос хэлний ялгааг ингээд ойлгоод сэтгэл гэдэг үгийг ганц янзаар цээжилж болохгүй нь шүү дээ. За, тэгэхээр тийм тухайн мөчөд шууд төрж байгаа сэтгэлийг сугам гэж хэлнэ. Харин анхны сэтгэлийг за надтай уулзаад анх ингээд амар ууртай хүн байна гэж бодох ч юм уу тийм эсвэл ингээд амар их цантай юм байна гэж боддог Тэгмүүд тийм сэтгэл бол чод инсан байхгүй юу? Тэгээд энэ чод инсаны жунюхада гэдэг ийм зохиомжлог бас их орж ирдэ шүү. За, анхны сэтгэлийг чод инсан гэж хэлнэ. Тухайн моментод шууд төрж байгаа сэтгэлийг сугам гэж хэлнэ. За, тэгвэл түрүүний хүүгийн болохоор энэ нэмэлтээр тайлбарлаж өгж байгаа үгүүдийг заавал дэвтэр дээр бичээрэй. Хүүгийн болохоор ямар хүүч угаасаа дараа гэдэг утгатай шүү дээ, тий. Тэгэхээр тэр зүйлийг хэрэгжилж үзсний дараах сэтгэл юм уу? Эсвэл тэр аялалд яваад Монголын аялал ийм байсан, тийм байсан гэвэл шууд Ёхин хүүгийг нь харж агаад Монголд ирдэг байхгүй. Нээвэр дээр ерөөсө Монгол Ёхин хүүгийг л бичээд үз. Тэгэхээр ингээд Монголд ирэх үгүйгээ тэрнээс болж шийддэг шүү заяа. Тэгээд бас нөгөө нэг купоноос юм авахтаа ч гэсэндээ ингээд хүүгийг нь харж иж авдаг гэсэн үг. За, тэтгэл гэдэг чинь угаасаа л коммент буюу одоо фэйсбુક дээр сэтгэл үлдээх. Эсвэл ингээд YouTube дээр ч гэсэндээ одоо ингээд солонгос ютуберуудыг үзэж яхад 댓글 많이 달아주세요 гэдэг байдаг байхгүй. Тэгэхээр
сэтгэл их үлдээгээрэй л гэж хэлж байгаа. Харилдаа нь үлдээх байх нь тийм ээ. За 감상 гэхээр ийм одоо ингээд мэдрэмжийн талын. Жишээ нь энэ киног үзээд маш их уйлсан мэлсэн гэх юм бол одоо тиймэрхүү юм дээр ингээд 감상 мөн 감상 гэж ярих нь шүү дээ. Тийм ээ. Төрж байгаа сэтгэл гэдээ ойлгож байгаа. За Токугам гэдэг чинь угаасаа туг авахаараа уншихыг хэлдэг байхгүй. Жишээлх юм бол тугсоо хаадаа гэдэг үгийг би мэдчихэж тав өгнө. Чиглэл игда гэдэг үгийг бол би яриан дээр хэрэглэнэ. Тугсоо хаадаа болохоор ном унших буюу арай дунд дээд чатны үг нь ахна шүү дээ. Академик төвшний гэсэн үг байхгүй. Тэгэхээр тугсоо хаадаа ном унших юм бол Токугам юу юм? Ном уншсны дараах сэтгэл байхгүй. Ягаад бол хүүчин дараа шүү дээ. Тэгээд ингээ ханцны үгийг ингээд хоорондоо холбогдоод ирдэг байхгүй. 3 сурах туршны үг. Жишээ нь таад ингээд хүү гэдэг чинь дараа штэ гэд хэлэхээр зарим хүмүүс ойлгохгүй магадгүй. Жишээ нь ингээд дараа нь буюу одоо ингээд сүүлд сургуульд орж байгаа хүнийг хүүбэ гэж хэлдэг штэ. Төрүүлээд сургуульд орсон хүнийг сомбэ гэж хэлдэг үстэй. 2 дугаар курсын оюутан, 3 дугаар курсын оюутныг. Тэр шиг л байхгүй. Тэгэл хоолны дараа идж байгаа юмыг хүүшиг мүшиг гэж хэлдэг штэ. Десертийг. За иймэрхүү үгнүүдийг цээжлээрээ. Тэгжээж топикт одоо ингээд уншихыг шууд ойлгодог байлаа шүү. За 11 болохоор ингэдэг. Яаж хийдэг вэ гэхээр дотор нь ярьсан өгүүлбэрийг ол гэж байгаа болохоор шууд ингээ монголоор уншиж болно. За эсвэл цаг байна 50 хийжээвэл солонгосоор уншаад монголоор уншаа. Уул бол би болохоор ингэж шууд хийждэг байхгүй. Одоо ингэ өнгөрсөн сар хаалга нээсэн гэл ингэ шууд дотор ингээ уншиждаг гэсэн үг байхгүй. За шууд уншаад үзье. 지난달 문을 연 우표 박물관이 시민들에게 사랑을 받고 있다. За шууд монголоор уншия. өнгөрсөн сард хаалгаа нээсэн буюу таалгаа нээсэн шуудангийн музейн үзэгчдэд хотын иргэдэд хайрлагдаж байна. За хайрлагдана гэдэг маань сайшаалыг хүртэж, таалагдаж байна гэсэн утгатай. 자, 박물관 내 역사실에서는 우표의 역사를 한눈에 볼 수 있다. За, музейний доторх 역사실 гэх юм бол одоо түүхийн танхимын өрөө гэсэн үг. За, түүхмийн танхимын өрөө нь шуудангийн түүхийг нэг нүд хан нүнэ пуда гэдэг нь хэлц үг байхгүй юу? Тэгэхээр энэ хэлц үгүүд уншихын 21 дээр орж ирдэ шүү. Нэг нүд харж болно гэдэг нь юу гэсэн үг гэхээр нэг дор харж болно гэсэн үг. 자, 또 어린이 체험실에서는 향기 나는 우표의 향을 맡거나 나무 우표 등을 만져볼 수 있다. За, бас хүүхдийн туршилтын өрөөнд тийм ээ. Үнэр гардаг, 향기 나даг бичиж аваарай. Үнэр гарах. Үнэр гардаг шуудангийн үнэрийг үнэртэж болох. За, матта гэдэг нь үнэртэх гэдэг үйл үг байна. Нимсэрэ матта гэвэл ер нь тийм муухай үнэр төр хэлнэ. 향기를 матта гэвэл сайхан үнэр төр хэлнэ. Ингээд холбоо бичиж аваад байх юм бол бичгэнч сайжирна, ярианч сайжирна, уншихыг ч гэсэн 100% ойлгодог бол. 향기를 матта сайхан үнэр төр, нимсэрэ матта муухай үнэр төр. Тэгээ үнэртэх гэдэг үгийг маттагаар хэлж байгаа шүү. Уул нь бол матта маань дангаараа хариуцж авах гэсэн үг. За, модны марк гэх мэтийг хурж үзэж болно. 자신의 사진이 들어간 우표도 직접 만들 수 있다. 자, өөрийнхөө зургийг орсон маркийг ч гэсэндээ өөрийн биеэр хийж үзэж болно. 편지를 써서 넣으면 1년 뒤에 받아볼 수 있는 박물관의 느린 우체돈도 인기를 길고 있다. За, захиа бичиж хийх юм бол 1 жилийн дараа авч болох музейний удаан гэж байна. 느리다. удаан гэсэн үг. Удаан шуудангийн хайрцаг ч гэсэндээ алдартай байна. Ингэрэг хэлдэг гэдэг нь алдартай. За тэгэхээр та энэ жижигхэн текстнээс 4 өгүүлбэртэй текстнээс ядаж 5 холбоо бичиж авах хэрэгтэй. За зарим хүмүүс бол үг сайтай хүмүүс бол нэг 2 холбоо өгүүл бичиж авах. Ингэрэг хэлдэг гэвэл нэр хүнд олох, 향기를 맡다 гэвэл үнэр үнэртэх. За өөр 사랑을 받다 гэвэл сайшаалыг хүртэх, таалагдах, хайр хүндэтгэлийг хүлээх. За одоо ярьсан үлрэг олъё. Энэ музей 1 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлсэн гэхээр 지난달 гэдэг өнгөрсөн сар гэсэн шүү. Тэгэхээр худлаа. Энэ музей нь өөрийн биеэр шуудангийн марка хийж үзэж болно. Яг зөв. Яг бол энэ дэр 직접 만들 수 있다 гэж гарсан шүү дээ. Сүүлээсээ 2 дахь өгүүлбэр дээр. Ингээл энэ 100% зөв юм чинь би 11-ийн 3 4-ийг унших шаардлагагүй. Яг бол 2 нь зөв байна. За энэ иймэрхүү маягаар хийдэг гэсэн үг. За одоо би солонгосоор уншихгүйгээр шууд монголоор хийж үзье. Тэгэхээр шууд одоо ингээд монгол текст уншиж байгаа, монгол ном уншиж байгаа юм шиг ингээд хийж үзэж болно. Эсвэл таад ингээд солонгосоор уншаа, монголоор уншаа гэлсэн гэдэг ингээд яваад иж болно. Эсвэл зөвхөн солонгосоор уншаад бас хийж болно.
тухайн хүн анхнаасаа яаж сурсан байна өөртөө яг тохир гаргаал хэрэгэл гэсэн үг. За одоо шууд монголоор уншаа явъя. Амралтын өдөр ууланд ойрсон цагта уулчныг аварлаа. За шинэ холбоо үг нь динсангэг күжүү хада. Күжүү хада гэдэг нь кү хада гэсэн үг. Кү хада гэдэг нь аврах, хайх гэд хоёр янз шүү. За тэгэхээр уулчныг аварлаа гэвэл динсангэг күжүү хада. За энийг бичиж авъя шүү. Өнгөрсөн нэгний өдөр Ким Минсү ахлах нь Инжүү уулын оргил дээр нэгэн эмэгтэй ухаан алдсан байхыг олсон. За Инжүү сан Чонсан гэвэл Инжүү уулын оргил. За Срожида гэвэл ухаан алдах. Палгион хада гэвэл олж харлаа. За Ким ахлах нь шууд эмэгтэйгийн Чэвүн гэвэл биеийн дулааныг дорожижи анке унгаахгүйгээр гадуур хувцас тайлаад хучаад ирэргүй гэвэл одоо 119 мэдэгдлээ. За энэ дэр шинэ үг нь Чэвүний дорожида. Биеийн дулаанаа алдах буюу одоо ингэ дарах чичрэх тийм ээ. Тийм байлахгүйгээр гадуур хувцас тайлаад топта хучих топож өгөө хучиж өгөөд шингүү хада мэдэгдлээ гэсэн үг. За үүнээс хойш Ким ахлах нь Күжүүдэ аврах анги чарян машин Күжүүдэ чарян гэд нийлүүлэхээр аврах ангийн машин. Өсвөнэн сан чундог. За ирж чадах уулын бэл гэж байна тийм ээ. Тэписо гэх юм бол нөгөө зайлах газар тэр уулын мухрын газар гэсэн үг байхгүй. Тэпи хада гэвэл зайлах, оргон зайлах мэлэх гэсэн үг шүү. Газар хүртэл ёсооноор овгүй. За овда гэхээр үүрэх гэсэн үг. Тэгээ энэ үг нөгөө байхгүй гэдгийн овдотой адилхан сонсогдож байгааз гэхдээ шал өөр бичигдэж шүү заяа. Овда үүрээд гүйж буула. Дио нэрёгатта. За Пёнгонэрүү Исүнтэн ёсоон нь эмнэлэг рүү хүргэгдсэн эмэгтэй нь эмчилгээ хийлгээд конганал твич хажаадта. Эрүүл мэндийн эргэж оллоо буюу эрүүл мэндийн сайжирлаа. За сүүлийн үйлдэл дээр бичиж авах үгнүүд нь Күжүүдэ чарян аврах ангийн машин. За ёсоонол овда эмэгтэйг үүрэх. За Исүнтэда эмнэлэг рүү хүргэгдэх. За тэгээ би дундуур нь ханцны үг тайлбарлана гэсэн шүү дээ тийм ээ. За эхлээд хариултаа хийчихэд яг юу гарсны дагуулна шүү. Эмэгтэйг үүрсэн, эмэгтэй ухаалцсан гэдэг нэг тиймэрхүү юм гарлаа тийм. За нэгэн уулчин уулын орой дээр ухаалцсан байсан. За тэгэж өгвөл эхний үйлдэл дээр хийсэн үү? Бодоорой. Уулчныг аварсан. Тэгээ тэр оройл дээр нэгэн эмэгтэй ухаалцсан байсан гэсэн. Тэгэхээр тэр эмэгтэй чинь динсангэг мөн шүү дээ. Тэгэхээр энэ нэг мөн үү? Мөн гэсэн үг. Яагаад вэ гэхээр уулчин орой дээр ухаалцсан байсан гэж аамж. Тэрнээс биш ухаалтахаас өмнө ингээд энэ цагдаарууд дуудлага өгөөгүй шүү дээ. Одоо доотлол нэг тиймэрхүү хариултууд байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр 100% нэгэн зөв учраас би энэ 2 3 4-ийг уншихгүй байхаар би 5 секунд хэмнэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр бол ингээд нэгээ дугуулаад шууд 13 руугаа орчин шүү. Хэрвээ жоохон эргэлзээд байвал за уншия. Одоо нэг биш юм шиг санагдаад байвал 2-ыг уншия л да. Ким ахлах нь одоо тэр машинаар хөдөлсөн идүүн хадаа гэвэл хөдлөх шилжих гэсэн үг байхгүй. За Күжүүдэ гэхээр аврах анги нь уулчныг үүрээд эмнэлэг рүү явсан гэхээр бодлаа. За Ким ахлах нь уулчны мэдээллийг аваад уул руу уурсан гэхээр бодлаа. Өөр ингээ уураад тэрэн дээр нэг эмэгтэй байсныг олж харсан байхгүй. За тэгэхээр нэг. За би энэ дээр ханцны үг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За тэрний юу гэхээр таад өмгида гэдэг үг мэдэн штэ тий зөөх тээвэрлэх. Тэгвэл энэ зөөх тээвэрлэх гэдэг үгийг дунд чатан дээр 3-аас 6 дугаар түвшин дээр орсон байх юм бол зөөх тээвэрлэхтэй холбоотой үг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр би 10 үг зэжилчих юм бол дараа нь тэрийгэ мартдаггүй. Дээрэс нь юу яадаг? Одоо энэ тэнд ингээд өөр тесэн дээр нэг нэгээрээ гарч ирнэ штэ. Тэгэхээр шууд мэдчихэдэг. Тэгэхээр би одоо зөөхтэй холбоотой 10 үг зааж өгөх гэж байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэрийгэ нэг 10 минут уншихад за зарим хүмүүс бараг 5 минут уншихад л зэжлэнэ. Тэгээ нэг амархан тал нь дандаа орно гэсэн үг. За жишээлх юм бол энэ дээр Исүнтэдагийн гарлаа штэ. Хүргэгдэх одоо хүн ингээд тээвэрлэгдээд эмнэлэг рүү хүргэгдэх юм дээр Исүнтэда гэдэг байна. Тэгвэл таны гэрлөө ингээд бараа хүргэгдлээ гэвэл Пэсүнтэда гэдэг үг гардаг штэ. Тэгэхээр ер нь штэ ингээд дунд чатны буюу дунд дээд чатны үг бүгдээрээ хандсны үг. Тэгээ бүгдээрээ хоорондоо холбогдоод ирнэ. Цээжлэхэд амархан болоод ирнэ гэсэн үг. За тэгэхээр Пэсүнтэдад хүргэгдэх юм бол Исүнтэдад эмнэлэг рүү хүргэгдэх шүү заяа. За идүүн хадаг сая бас гарлаа.
нөгөө машинаар зөөлөө гэдэг гарлаа тий. Тэгвэл идүүн хадаа ер нь шилжүүлнэ гэсэн үг. Одоо жишээлх юм бол 도시에서 시골로 이동했다. тэгвэл хотоос хөдөө рүү шилжлээ, нүүлээ, шилжиж төдөлгөөн хийлээ мэлээ гэсэн утгаар ордог байхгүй юу? За дараах нь иса хадаг бол хүн болгон мэдж байгаа тийм ээ. Зүгээр л нэг гэрээс нөгөө гэр рүү нүүж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Дандаа ийм өмгийдаа гэдэг утгаар шүү. За имийн хадаа бол мин авахаараа иргэн штэ. Тэгвэл иргэн нөгөө юу яж цагаачлал нэг улсаас нөгөө улс руу гэсэн үг. За ижан хадаа болохоор жан авахаараа газар штэ. Та хэд чансуу гэдэг үгийг бол одоо анх шатн дээр зөндөөлж хийжсэн байгаа тий. Тэгвэл нэг газараас нөгөө газар руу. Одоо ингээд манайх байршлаа солисон гэвэл ижан хадаа гэдэг үг авч болно. Эсвэл юу юм нөгөө юм булш ингээд газрын солих дээр ижан хадаа гэж бас ярьдаг. За өөр ижиг хадаа гэж бас байгаа. За энийг бол одоо та надаар хэлүүлэлтгүй орчуулан мэдчихэж байгаа гэсэн үг. Би энийг тойл бичиг харахгүй ч гэсэн ойлгоно. Яагаад вэ гэхээр та хэд жигжан, жигоб гэдэг үгүүдийг мэднэ шүү дээ, тий. Жигжан ч ажил, жигоб гэвэл ажил мэргэжилгээ явуулдаг, тий. Тэгвэл ижиг хадаа гэвэл ажлаа солих болчихдог. Ажлаа солих. 이송 하다, 이동 하다, 이사하다, 이민하다, 이장 하다, 이직 하다 гэх мэт ингээд зэжлэх юм бол ер нь бол 5 минутын дотор 10 үг зэжлэнэ л гэсэн үг. За эдрийг ингээд бичиж аваад зэжлээрэй. Амархан байгааз. За дараагийн дэс нь одоо бүр чухал тактик зааж өгч шүү. Яагаад вэ гэхээр энэ нэр 순서에 맞게 배열한 것을 고르십시오 гэж байгаа шүү дээ. Энийг ойлгох хэрэгтэй. Дараалалдан тохируулан зөв байрлалыг олно гэж байна. За эндээс 배열하다 бас шинэ үг байгааз. Байрлуулахыг 배열하다 гэж хэлнэ. Хэрвээ одоо чинь ингээл нэгээр ингээл жирэгтлэн өрцөн байдаг шүү дээ. Тиймэрхүү юмыг 80-аар хадамадаа гэж байдаг шүү заяа. Тэгэл ингээл алхан тутамчин өгүүлбэр болгон дээр ханзны үг гарч байгаа гэсэн үг. Тэр ханзны үг нь юу яриад байна вэ гэхээр зүгээр утгаар нь хөөгөөд нэг ижил утгыг нэг дор олон үг зэжлэхийг хэлж байгаа. Нэг ижил утгаас нэг дор олон үг. Жишээ нь саяны энэ и орсон үгүүд чинь дандаа ийм зөөх, тээвэрлэх, нүүх гэсэн утгатай үг байлаа шүү дээ. Тий. За энийг яаж хийдэг вэ гэхээр эхлээ хариулт аварна. Дээдлээ шууд энэ гэрээсээ госноо уншиж болохгүй. За хариултан дээр наараагаар ихэл гэж зааж өгч байна. Тэгвэл би энэ шимбитэй өгүүлбэрийг уншина гэсэн үг байхгүй. Тэгэнгүүтээр энэ ковжиртай өгүүлбэрийг уншина. Энэ хоёрыг эхлээд уншихаар нэгдүгээр өгүүлбэр гэдэг нь мэдэгдэнэ. За дахиад нэг тактик хэлж өгөхөд энэ дээр 3 4 тактик байгаа заяа. Эхний өгүүлбэр дээр хизээч дагу хадаа, рагу хадаа, жагу хадаа гэх мэтлэн тийм дамжуулах дүрм ордоггүй. За дээрэс нь дахиад энийг бичиж аваарай. Эхний өгүүлбэр дээр хизээч тийм учир шалтгаан заасан и유, гидэмүнида гэл төгсөөд байдаг шүү дээ өгүүлбэрүүд тий. Тиймэрхүү юм хизээч нэгдүгээр өгүүлбэр дээр орохгүй. За дахиад одоо ингээд нэгдүгээр өгүүлбэр дээр орохгүй гэдэг юмнуудаа бичиж аваарай. 이렇게, 그렇게 гэдэг ийм төлөөний үгүүд хизээч нэгдүгээр өгүүлбэр дээр орохгүй. Жишээлх юм бол 이 방법은 гэсэн өгүүлбэр байвал хизээч энэ нэгдүгээр өгүүлбэр биш вэ гэдээ ойлгочих. За дээрэс нь холбоостой байвал бас нэгдүгээр өгүүлбэр биш. Жишээлх юм бол 그래서, 그러나, 하지만 өөр юу гэдэг үлээ тийм ээ. Дараасаа гэх мэтлэн тийм холбоостой байвал хизээч нэгдүгээр өгүүлбэр биш. Тэгэхээр эхлээд нэгдүгээр өгүүлбэр ямар байдаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь одоо ингээл энэ хорвоо дээр төгс төгөлдөр хүн байхгүй гэж хэлж байвал энэ нэгдүгээр өгүүлбэр байхгүй юу? Яагаад вэ гэхээр энэ ерөнхий өгүүлбэр байна. Одоо чинь орчин үеийн нийгэмд ингээд интернет хэрэглэдэггүй хүн, интернет бүх хүн хэрэглэж байна гэдэг бол энэ бас ерөнхий өгүүлбэр. Тэгэхээр нэгдүгээр өгүүлбэр ингээд уншихаар мэдэгддэг байхгүй юу? Тодорхойлт ч юм уу эсвэл ерөнхий өгүүлбэр байдаг. Тэр нэгдүгээр өгүүлбэр. Эсвэл сүүлийн үеийн нийгэмд ингээд байна гэж эхлэх юм бол тэр бас нэгдүгээр өгүүлбэр гэсэн. За тэгэхээр эхний тактик бол нэгдүгээр өгүүлбэрийг олж сурна. Хоёр дахь тактик болохоор холбоос орно олдог. Гурав дахь тактик нь болохоор сүүл холбодог. За сүүл холбодог гэж би юу ярьж байна гэдгийг тайлбарлая заяа. Жишээ нь энэ ковжир гэдэг энэ хальс гэдэг үг дараагийн ковжирыг хайчих. Энэ дээдлийн 3 өгүүлбэр дотор дахиад нэг ковжиртай өгүүлбэр байгаа. Тэгэхээр энэ хоёр ковжиртай өгүүлбэр ар араасаа орно гэсэн үг. Яагаад гэвэл хальс гэж яриад дараа нь энэ хальс гэж явчих байхгүй. За одоо хийгээд үзье. 신비 복순화는 2017년에 한국에 처음 소개된 여름 과일이다. За 신비 복순화 гэдэг нь тоор. Тоор нь 2017 онд Солонгост анх танилцуулагдсан зуны жимс юм а гэж. Тийм юм а, ийм юм а гэж төгсвөл тодорхойлт өгүүлбэр байхгүй. Тэгэхээр ер нь л эхний өгүүлбэр байх магадлал өндөр байна. За одоо энэ хальстай өгүүлбэрийг уншия. Яагаад энэ раг уншиж байгаа вэ гэхээр тэрсээ дөрөв хариултан дээр рагаар эхэлж магадгүй шүү гэсэн байгаа болохоор.
껍질이 얇은 복숭아와 속이 부드러운 복숭아의 장점을 결합해 만들었다. За хальсан нингүн тоор болон доторх нь зөөлөн гэж байна. Тоорын давуу талыг нийлүүлж бүтээсэн гэж. За хоёр тоор шууд яриад эхэллээ. Тэгээд давуу тал яриад эхэллээ тий. Тэгэхээр энэ хальсан нингүн тоор болон зөөлөн тоорыг ийм давуу талыг нийлүүлж бүтээсэн гэж байна. Юу бүтээсэн нь мэдрэгдэхгүй байна. Мандалдагийн нөгөө одоо жувөө буюу нөгөө юу н эзэн биеийн алга байна. Тэгэхээр энэ ра бол ягаад ч биш. Тэгэхээр хэдүүлээ цаасан дээр шууд 3 дүрийг эксэлчих. Эксэлчих гэдэг чинь хизэж битгий дугуулаар гэсэн үг шүү дээ. Тийм ээ. За одоо шинбэ дээрээ нэгийн тоо тавьчих. Ер нь бол цаасан дээр хийж байгаа болохоор ингээд нооргоо тэн дээр юу ч зурж болно заяа. За одоо үлдсэн хоёр үлрээ уншъя. 그래서 껍질째 먹기도 편하고 딱딱하지 않아서 식감도 좋다. тиймээс хальсан идэхэд тав тухтай хатуу биш учраас амт нь гоё. 식감 гэвэл амтлах мэдрэмж нь гоё. За сүүлийнх нь 다른 복숭아에 비해 이른 시기에 먹을 수 있다는 것도 장점이다. өөр тоортой харьцуулахад 이른 시기. За энийг бишиж аваарай. Эрт үе гэж байна. 이른 시기. Эрт үе. Эрт үед идэж болно гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо чинь 4-5 сард боловсрдог бол 3 сард идэж болно гэсэн үг байхгүй. Идэж болдог давуу талтай. За давуу талууд ингээд араасаа чагсан шүү заяа. Одоо чинь зарим тестэн дээр ингээд дуан гэж эхэлсэн байвал эхлээд нэг давуу тал биччихээ дараагийнх нь энэ дуан гэдэг холбоосоор дараагийн давуу тал бичих юм шүү дээ гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр энэ холбоос бас амар чухал шүү заяа. За одоо хэдүүлээ сүүл холбоор аргаар олно. 껍질이 араас 껍질тэй үлэр. За эхлээд мэдээж зуны жимс нь эхлээд эхэлнэ. Зуны жимс дээр нэгийн тоо тавьчихна. За энэ зуны жимс нь ямар давуу талтай вэ? Эхний давуу тал юу гэж гарсан? Зөөлхөн, нингхэн гэж гарсан. За тэгээд тэрний дараагийн давуу тал зөөлхөн учраас яах вэ? Идэхэд ямар вэ? Нөгөө kopчиртэй өгүүлэр араасаа kopчироо аваарай гэсэн шүү дээ. Тэгээ идэхэд гоё. Гаа орж ирж байна. Тэгээ хамгийн сүүлийн давуу тал нь юу юм? Эрт бас идэж болно. 5-6 сард ингээл боловсролын хүлээгээл авахгүй зүгээр 1-2-3 сард идэж болно гэсэн утгатай байхгүй. Ер нь энэ 90 шиги гэдэг нь ер нь эрт үе шүү заяа. Ингээл олчихно. Тэгэхээр хариулт айлаа. 1 гэсэн үг. За энэ маягаар таад одоо энэ 14, 15 нь яг адилхан тест байгаа шүү дээ. Ингээд хийгээд үзээрэй. Ер нь бол энэ тест биш үү? Top Guide гэж Google дээр хүчээр гараад ирнэ гэсэн үг. Тэгээд 102 дахь тест шүү. Үргэлжлүүлээ таад өөрөөсөө ингээд хийгээд үзээрэй. Дараагийн хичээл дээр өөрөө хийгээд багшийн хийж байгаатай ингээд харьцуулаад хийх юм бол бүр сайн үг эзэжэлдэг. Тэгэхгүй бол ингээд зүгээр бичиж аваад ах юм бол бас сайн зэжлэхгүй. Яагаад вэ гэхээр хүн өөрөө толноос хараад хийх нь арай толгойд арай удаан болтдог байхгүй тэр үг. Тэгээд дээрэс нь бас утгачлж орчуулад багшийнхаа орчуулж өгж байгаа үгийг бас сонсоод одоо энэ жишээ нь ингээл хаалттай тестийг ингэж хийн гэл ингээл тайлбарлаад өгöd яваа шүү дээ тий. Тэгэхээр таад ингээд одоо чинь 21-ийг яаж хийж гин 23-ыг яаж хийж гин 23 бол сэтгэлийн өнгөс 21 бол юу хил зүг байгаа. Тэгэхээр тэр 21 мэг чи ингээд хил зүг орж ирсэн бол дараагийн 107 дахь товхтэр дахиад хил зүг орж ирнэ гэсэн үг. Тэр болгоно ингээд бичиж аваад ядаж л 10-аас дээш тест хийх хэрэгтэй. Тэгжээж би 4-р түвшнээс дээш түвш аавна. 2-3 ухаан тест хийчих юм бол ягаад ч түвш авахгүй гэсэн үг. За дараагийн хичээл дээр уулзцгаая баяртай. Сүг хашаасаа ёо.